Тэнд байгаа энэ тоонуудын хамгийн их ерөнхий хуваагч нь болоод байгаа юу? Хамгийн бага ерөнхий хуваагдагч нь болоод байгаа юу? Чи энд ямар ойлголттой явж байна? Тэгэхээр нэг гэдэг чинь өөрөө нэг хуваартай гэсэн үг тий. Энэ хуваах нь ийгс энийг хаалт задлчууд биднэрт бүр олоход бүр илүү ажиллагаатай болно. Хүнд гэж хэлээгүй илүү ажиллагаатай болно гэсэн. Энийг яг урагш нь оруулчих. Ийм гэж харъя. Тэнцвэрийн тэмдгийн урд орохлоор энэ ямар тэмдэгтэй болох юм? Ийм болчихно тий. За тэгэхээр тий. Тэгэхээр энэ нэг тэгээд x 3x-ээс хасах нь 4. X гэсэн энэ 3 тооны ерөнхий хуваар болох гэдэг. Тэгэхээр энэ 3 тооны хамгийн их ерөнхий хуваагч нь ерөнхий хуваар болох юм уу? Хамгийн бага ерөнхий хуваагдагч нь энэ 3-ын хариу болох юм уу? За тэгэхээр энэ хоёрт мэдээж нэг гэсэн тоо байгаа штэ. Тийм биз? Нэг гэсэн тоо байгаа. Тийм. Энэний өмнө бас юу гэсэн үг юм? Нэг гэсэн тоо бас байгаа штэ. Тийм. Тэр үе дараа угаас ээжтэй яриад. За. За. Тэглүү тэр. За одоо ингэсэн. Тэгэхээр нэг гэсэн тоонууд энд очих шаардлагагүй юм байна. За энд болохоор энэ ирэх нь. Энэ x чинь энд ирэх шаардлагагүй шүү дээ. X өөрөө байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ юм давхардуулж юм өгөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ дээр одоо өшөө ирэх хуваар байгаа юу? Нэгийг өгөхт нэг нь байна. X-ийн өгөхт x нь байгаа учраас энд ерөөсөө юм ирэх шаардлагагүй юм байна, тийм ээ. Энэ дээр бол юу ирэх юм? Нэг байна. X нь энд өөрөө яана. Тэ. Тэгэхээр яах нь энэ юу юм бэ шүү дээ. За тэгвэл одоо юу болох юм? За энийг задлчих. 3x квадрат хасах нь 4x. Хасах нь 4x шүү энэ. За энэний хуваар юу болсон? Энэний хуваар хаалтаа задлчлаа шүү дээ энэ. Тийм ээ? Энэ ирэх юм. Энэний хуваар одоо юу болсон? Энэ боллоо шүү дээ. Энэ өөрийнхөө хуваар нэгтэй тэнцүү тийм ээ? Нэмэх нь энэ хуваах нь мөн адилхан энэ. Тэ. За. Нэмэх нь нэмэх нь юу болох одоо? Тэнц одоо хасах За ийм боллоо. Тэгээ бүгдээрээ хуваартай юм байна. За би маш дэлгэрэнгүй хийчихэ. Тэгэхээр бүгдээрээ ижил хуваартай юм чинь одоо эдгээр бүгдээрээ нэг хуваартай бичиж болно. Нэмэх нь 3x хасах нь 5. Яг тэр энэ хоёр гишүүний дунд нийлбэр байгаа учраас энэ хүртэрт байгаа тэмдгүүд өөрчлөгдөхгүй. Тэгээд x 4 тэнцүү ийм боллоо. За тэгвэл энэ тэг дээр энэ хуваар өгсөн ч тэг гарна да. Тийм үү? Тийм болно. Эсвэл нь энэ өөрөө анхны энэ байснаар нь бичих юм бол юу гэж бичихдэг одоо? 3x-ийн квадрат эндээс нөгөө хуваар хаях дээр л жоохон хуваарыг орхих дээр багш нь жоохон хэлэх гэдэг юм л да. Нэмэх нь 3x хасах нь 5. Тэгээд энэ x
3x хасах нь 4 гэсэн хуваар байгаад энэний ард сөрөг тэмдэгтэй 3x-ээс хасах нь 4 энэ чинь ижилхэн бас ийм хуваартай болцсон шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ хуваар хийхийг дахиад нөгөө харьцан дээр явахлаар тэгэхээр за одоо энэ хоёр ижил гişүүд төсөөтэй гişүүд шүү дээ. Тэгэхээр энийг эмгэгчүүд 3x квадрат хасах нь e гэсэн хасах нь 5 гэсэн ийм нэг нийл ялгуул тэгээ e гэсэн 3x-ээс хасах нь 4 тэнцүү. За энэ сөрөг тэмдгийг гин энэ дээш оруулаад биччихвэл эн чинь ингэсэн үг. Энэ ингэсэн үг. Тэгээ энэ урд сөрөг тэмдэггүй дээр нь сөрөг нэг гэж гаргаад e гэсэн 3x-ээс хасах нь 4 ингэсэн үг. За тэгвэл одоо нөгөө хуваарийг яагаад хаяад идэх гэдгийн шалтгааныг одоо бас хэлэх гээд байна л да. Тэгвэл одоо ийм чанар байгаа шүү дээ энэ. Энэ чанар ёсоор энийг энэгээр үржүүлсэн чинь энийг энэгээр үржүүлсэнтэй ямар байдаг юм? Тэнцүү. Тэгвэл 3x квадратаас хасах нь x хасах нь 5. Одоо шууд энэ ингээ хороод ингээ бичиж болно гэдэг. Зарим хүүхдүүд бас ойлгохгүй байж магадгүй бодоод байгаа байхгүй. Энийг үржихэн зэн зайгаа хэмнээ. За. Энийг үржихэн тэгээд e гэсэн 3x-аас хасах нь 4. Тийм ээ? Тэнцүү. E гэсэн 3 одоо энэ хоёрыг үржүүлж байна. Энийг энэнтэй үржүүлж байна. 3x-аас хасах нь 4. Энийг үржих нь за одоо энэ ч нэ би зориуд энийг ингэс хийгдсэн байгаа. Тэрийг шууд хийчихээ шиг. Одоо энэ сөрөг нэг дээш нь гаргацсан шүү дээ. Тэгэхээр сөрөг нэгээр энэ хаалтаа үржүүлчих юм бол хаалт чинь 4-өөс хасах нь 3x болсон шүү. Мөн асуух юм байна. Тэгэхээр ч одоо энэ пропорцийн чанараар харахаар хоёр талбар хоёуланд нь ижилхэн ямар байна? Энэ агаас ийм учраас нэг хуваарийг хайдаг байх юм. Инглиэр одоо хоёрын цаашаа бодох юм. Энэ тэнцүү 4-өөс хасах нь энэ болчихлоо шүү дээ. За тэгээд энийгээ энэ эрэг дөрөв чигшээ сөрөг болоод сөрөг 3 чинь ийм болоод тэнцүү тэг. Инглиэр бид хоёрын энэ дээр бодсон юмнууд тохирж байна уу? Энэ хоёрыг эмгэгтгэх байгаа шүү дээ. Тэ. За энийгээ эмгэгтгэхэд одоо энэ хоёрыг x байгаа юм байна. Нэмэх нь 2x болох нэ дээ. Тэгээд хасах нь одоо тэгэхээр энэ өөрөнд өгөөд тийг шууд хуваар хаяад бидрэх нөгөө аргаараа бодсон чинь ямар болж байна? Ижил хуваар гаргаад хоёлоо бодож байсан шүү дээ. Энд одоо эмгэгтэй шууд бичихгүй эмгэгтэй. X квадраттай гişүү 1 байгаа. Одоо энэ тэ ингээд 6 энэ хасаад явна нэмэх нь 2-ыг одоо энэ хоёроос чи хэд гарах юм? Сөрөг 9 тэнцүү тэг. За хуваар хийх чинь ийм үнэлэлтэй байна. За одоо энийг цааш нь бодно хоёулаа. Энэ квадрат тэгштгэл болсон. Үтцсэн мэт квадрат тэгштгэл. Үтцсэн. Тий. Энийг ямар аргаар бодох хоёулаа. Энэ чинь томьёогоор бодох уу? Гүйцэд квадрат үржигдэхүүн задлах уу? За томьёогоор бодох. Томьёогоо арайс юм. Дискриминант одоо b-ийн квадрат хасах нь 4ac тийм ээ?
Эндээс хожоод дүгнэлт юм шүү дээ. 2-2-ын 4. Хасхан 4-ийг үрчгэн 3. Үрчгэн сөрөг 9. Тэнцүү. Хэдэ? 4-9 36. 36 3 үржүүлээд хэдэ? 118. Тэг хотлоо хийсэн үү? 3 4 12-ыг 108 юм din тий. 108. Тэгэхээр эн чинь нэмэх болно шүү дээ. Нэмэх 36 болно шүү дээ энэ хоёроос тий. Тэгэхээр яхан 108 дээр хэдийг нэмэх юм? 4-ийг нэмээд 112. Тэгэхээр дискриминант чинь эн чи уг нь нөгөө томьёонд бол язгуурдар байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Ийм гэсэн үг гэж ойлгоно шүү дээ. Тэгэхээр энэ 112 чинь юу вэ? Хавтас гарах билүү? Уншаа. Ягдвал үржигдэхүүн задлсан уг нь дээр исэн байж шүү дээ. 112 чи юу гэж тодорхой? 112 чинь за квадрат язгуур гарах тоонууд хэд байх юм? 64 биш. 56 юм байна. Ер нь бол 2-ыг үржих нь 56 юм байна те. Тийм ээ, ер нь бол ийм байна. 56. 112-ыг 4-т хуваагдах байна. 28 гарч байна. За тэгвэл ингэж задлчих. 112 чинь сая 4-ийг үржих нь 28, 4-ийг үржих нь 4, 28 чинь 4 7 24, 16-ыг үржих нь 7 юм биш үү? Мөн үү? Мөн байна. 4 16-ыг үржих нь 7. Тийм би. Тэгвэл эндээс 4 гарчих. Тэгэхээр ийм гарах нь байна шүү дээ. Тийм ээ? За ийм гарлаа. За тэгвэл одоо x-ийг 2 гэж юу болох вэ? Одоо x-ийг тэнцүү. Томьёом нь юм шүү дээ. X-ийг 2 тэнцүү. Нэмэх хасах нь энэ язгуурдар эн чинь байгаа шүү дээ. Тэгээ хуваах нь 2 аа гэдэг шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр сөрөг б юм чийдээ сөрөг 2. Нэмэх нь энэ 7. Хуваах нь 2-ыг үржих нь 3. Тэнцүү. За энэ дээрээс 2-ыг гаргачих. Сөрөг 2-ыг гаргах уу? Тэгвэл 1 дээр нэмэх нь энэ. Энд 6 юм чинь энэ хоёр хураагдаад сөрөг энэ нэгт хариу энэ гарах юм шүү дээ. За хоёр дахь нь энэс хасах нь энэ хуваах нь 6. За тэгэхээр сөрөг 2-ыг гаргачихлаа. Энэ болсон юм шүү дээ. Энд дээр нэг юм ярих гэжсэн багш нь мартчих. Энэ дискриминант маань ингээд тгээс их гарсан. Ер нь бол тгээс их байсан шүү дээ. Энэ тгээс их. Тэгэхээр энэ тгээс их байна гэдэг чинь бид одоо ямар дүрм энд баримтлах юм гэхлээр энэ бол энэ хоёр шиг хоорондоо тэнцүү биш ингэсэн юм нэгдүгээрт хоёр шийттэй гэсэн. Ийм зүйлийн дискриминант эхэлж бодсноос энийг олно. Тэгснээр эн чинь нөгөө квадрат тэгштгэл байна шүү дээ. Энэ. Тэгээ энэ квадрат тэгштгэл нь энд одоо жижигхэн нэг ахлахынгийн юм руу үйлчлэгч тэгээд явах уу
тэгэхээр эндээс юу гэх юм гэхээр нөгөө эн чинь AX тэнхлэгийг 2 цэгээр огтлно гэж. 2 цэгээр AX тэнхлэгийг огтлно. Одоо ахлахын гэтэл энийг ийм чадвар болгож ашигладаг. За тэгээд энийг юу яачих шууд десмос дээр хийчих. Энэ дээр хийчих. За юу гэсэн юм байгаа вэ? Y тэнцүү 3 хэлээр минь x квадрат юу боллоо энэ чинь. Нэмэх тий. Хэдий гэсэлээ? нэмэх нь 2x. 2x Хасах нь 9. хасах нь 9. За тэгэхээр энэ ингээд юм 2 цэгээр огтолч чинь нөгөө саяны язгууртай цөгөж чинь энэ язгууртай цөгөж чинь за тэнийг за ингэсгэд авчаа. Одоо 9-р ангид юу үздэг штэ. За ингээд авчи ямар ч гэсэн ийм парабол гарна. 9-р ангид энэ параболын график үздэг одоо хичээлийн энэ улиралд үзнэ. За тэгэхээр энэ пункт чинь ийм графиктай байна. Ийм графиктай байна. Тэгэхээр нөгөө x тэнхлэгийг 2 цэгээр огтлно гэдэг чинь одоо энэ гараад ирлээ шүү дээ. За одоо энэ хоёр тоо мөн бит хоёрын гаргасан энэ тоо мөн үү биш үү гэдэг. Тэгэхээр ийм бутархай тоо гарах. Тэгэхнэстэй одоо тэгвэл хоёлоо энийг цааш нь үргэлжлүүлээд бодчих. Энэ маань яг хэд гэсэн тоо гарах юм гэдгийг энд бодчих. Тэгэхээр сөрөг 3 1 дээр нэмэх нь 2 язгуур дээр 7-оос хэд гарах вэ? Энэ чинь 7-оос 200-ны за энэ урагшаа орон ахнах нь 5 юм чинь 2.7 гарч ийн гэсэн үг. Тэгэхээр энийг үржих нь хэд гэсэн үг ахна 2.7 гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нэг зүйл бас багш нь хэлж өгөх гэдэг байна. Тэгэхээр эн чинь 5.4 тийм ээ. Мөн үү? Тийм 5.4 энийг нэмээд хэдэ 6.4 тий. Тэгэхээр энийг хуваалцахаар 2 тооцохлоор сөрөг 2 за 4-ийг 3 тоохлоор чинь нэг 2 1 хэд мэдтэй юм гарах гэдэг байна да энэ. Тийм ээ? Чинь одоо энэ авцис нь хэд юм бэ? Эн чинь авцис нь энэ ординатсан шүү дээ. Тэгэхээр y тэнцүү тэг үед ингээ энэ хоёр явах бас нэг 0.1-ийн зөрүүтэй наанцаа гараад байгаа биз? За тэгвэл одоо дараагийн энэ тэгэхээр энэ эхлээд нэмсэн чинь энэ x тэнцгийн сөрөг талд авталж чинь гэж ойлгоно. Одоо энэ цэгийг бол юу гэх вэ? Сөрөг 1-ээс хасах нь хэд болох юм? Би энэ чиж шүү. Энд чинь сөрөг 1 биш. Ерөнхий тэмдэг байгаа шүү дээ. Энэ хоёр чинь бас ялгаатай шүү. Энд чинь сөрөг. За 3 ийм тоо. Энд чинь 5.4. Язгуур дээр энэ чинь 5.4 болцсон шүү дээ. Ерөөс нь л дээ тий. За тэгвэл сөрөг. Тэгэхээр энд дээр сөрөг 4.1-ийг хасчих юм 4.4 болох нь шүү. 4-ийг хуваах нь. Тэгэхээр сөрөгийн эерэг. Тэгэхээр 1 бүхэл 100-ны хэд гарч ийн энэ цэг их чинь. Энэ чинь 100-ны 43 юм гарч байгаа. Энийг энэ тоохлоор тийм байна. Гарах нь шүү дээ. За ингээд тийчгэлэр чи энийг ерөнхийдөө Есийн хэмжээнд үзчихэж байгаа юм. Тийм. 46 энэ 43-т нэг 0.10 зөрүүд юм тийм ээ. Ийм гарч. За тэгээ одоо энэ дэр жижигхэн авах юм бол одоо энэ x тэмцэлтэй яасан бэ? Энэ x энэ y. Тэгэхээр y тэмцэлээр 0 гэсэн цэгэр авах. За
тэр яаж гарч ирсэн гэхээр бактерийн пункт чи өөрөө ийм байгаа шүү дээ. Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэгшний юу юм гэхлээр байна шүү дээ. Энэ чинь ийм хоёр пункт юм аа. Би чамд одоо 9-р анги чи ахиулаад 10-11 зүгээр ийм л ойлголт авчдаг. Тэгэхээр чи 9-р ангидад энийгээ сайн ойлгочих. Энэ чи ийм хоёр тэгшлийн систем гэсэн үг. Ийм хоёр пункт юм. Нэг нь Y-тэй энэ байгаа юм байна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн одоо энэ дээр үзэх юм бол зөвхөн энийг X-ийн тэнцвэр тэг үед үзчих юм бол энэ эхний 1-р пункт чинь юу болж таарах нь тэг нэмэх нь тэг хасах нь 9 гарч штэ. Тэгвэл энэ тэгштгэл бодно гэдэг чинь Y-ийн тэгтэй тэнцвэр үед X нь ийм гарч ийн гэж. Ийм л юм чи нэг ойлгочихж байгаа юм. За тэгээ дараагийнх дээр өнөөдрийн хитрхийг их юм эсэ энэ орон цагийн тэгшмийн тэмдэглэлийн тухай багш нь дараагийнх дээр ярьж